Үндсэндээ хөгжсөн хөгжил бол маш товчхондоо хот өдөөгийн хөгжлийн ялгааг л арилгах гэдэг. Тэгэд энэ 6 бүс нутгийг хооронд нь харьцуулаад үзэхэд хамгийн богино хугацаанд уршлах, хөгжих боломжтой бүс нутаг бол манай зүүн бүс нутаг юм билээ. Энэ 3 аймаг. Энэ 3 аймаг бол одоо хэд хэдэн давуу талууд байгаа. Нэгдүгээрт Хятад, Орос гэсэн хоёр улстайгаа хил бомбтоор холбогдож байгаа. Энэ хүчирхэг эдийн засгтай хоёр улстай хил бомбтоор холбогдно гэдэг нэг номерын боломж. Хоёр дахь боломж Ирээн цавын төмөр зам. Гурав дахь боломж одоо манай Дорнод аймагт байгаа цахилгаан станц. За гурав дахь том боломж одоо давуу тал гэвэл бичигтийн бомб. Бичигтийн бомбоос цаашаага их талаад хүрэх, номхон талаад хүрэх хамгийн дөт зам 886 км яваад Жинжоу гэж одоо эдийн засгийн том бивэр бомб улс гэж нэрлэж байгаа. Өнөөдөр тэнд тэр бомбтой жилийн ачаа барааных нь эргэлт 105 сая тонн. Цаашдаа бол энэ ачаа барааны эргэлт энэ манай бүс нутаг дээр дамжиж явах юм. Бичигт хөөтийн одоо төмөр зам, бичигт хөөчөө болсон Ирээн цавын төмөр зам одоо баригдахаар бодлого нь бол гарсан. Цаашдаа энэ төмөр зам манай зүүн бүс нутаг Хинтээ аймаг, Дорнод аймгаар дамжиж явна. Энэ бол Аз Европыг холбосон том эдийн засгийн коридор бий болно. За дараагийн бас нэг давуу тал газар зүүн. Газар зүүн хувьд бол одоо бид бүхэн нэн тааламжтай. 6 дахь одоо бид бүхний том давуу тал